Чамаа. За үзэгчдээ бид мэдээллийг та бүхэндээ биеийн форумаас шууд дамжуулан хүргэж байна. Барилгын салбарт барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх зорилго бүхий энэ биеийн форум 2023 яг одоо зохион байгуулагдаж байна. За энэ форумын талаар бас эхлээд мэдээлэл өгөх юм. За тэгэхээр барилгын салбарт энэ биеийн буюу барилгын мэдээллийн загварчил гэдэг бид хүн одоо энэ бүтээн байгуулалтыг бол виртуал орчинд бий болгоод тэрэн дээрээ алдаа эндэгдэл, тэрэн дээрээ гамшиггүй нөхцөл байдлыг тооцох, за үүнтэйгээ уялдуулаад зурцлынхаа чанарыг сайжруулах, цаашлаад цаг хугацаа хэмнэх, хөрөнгө оруулалтыг зөв зөвхөн үр ашигтай бий болгох, хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулах, ашиглалтын үеийн шаардлагыг хүртэл ашиглалтын үеийн одоо зардлыг хүртэл бием гэдэг нь мэдээллийн загварчил дээр туршиж үзэх, ойлгох. Ингэж бид хүн яг энэ одоо бием гэдэг зүйлд нэвтэрснээр олон улсад нэг үг хэлэхтэй явах ийм одоо том зорилго тавиад салбарын маань өнгөрсөн жилээс ажилласан талаа. Тэгээ өнгөрсөн жил бол бид хүн яг энэ бием гэдэг зүйл маань зөвхөн нэг байгууллагын биш, салбарын хэмжээний мэн гэдгээ ойлгоод зураг төслийнхаа салбарын хэмжээнд бас зураг төсөл бием форум гэдгээ хэлээ. Дараа нь барилгын материал үйлдвэрлэгч нарт бас бием форум гэдгийг бас хийлээ. Ингээд дараа нь захиалагч, хяналтын буюу мэргэжлийн хяналт, онцгой байдал, зураг төсөл дээр магадлал хийж байгаа экспертүүдүүд бас сэнтлийнхээ мэдээлэл өгч байна. Өнөөдрийн хувьд бид хүн гадны туршлага дээр ер нь үндэслэж, гадны туршлага ер нь яаж явж байгаа юм бэ гэдгийг нь Солонгос улс, Сингапур улсын туршлагыг бол судлах байдлаар өнөөдрийн форум хийж байна. Энэ гадны туршлагаас явахад ер нь манайд яг энэ системийг нэвтрүүлэхэд яг боломж нь юу байгаа, бас тулгамдах бас асуудлууд нь юу байна те, эрсдэлч гэдэг юм уу? За тэгэхээр биемийг нэвтрүүлэхэд тулд ер нь нэг байгууллага салбараар хөдлөх ёстой юм байна. Мөн дээрээс нь салбар дундаа уялдаа холбоогоос зохицуулах ёстой юм байна гэдэг бид нар харж байгаа. Жишээлбэл өнөөдрийн форум дээр бид хүн бас энэ захим хөгжил харилцаа холбооны яамнаас бас тодорхой хэмжээний удирдлагууд оролцуулж байна. Яагаад тэгэхээр энэ биемийн загварчилд оруулах тэр мэдээллийн бааз сангуудыг бид хүн бас энэ захим хөгжил харилцаа холбооны яамтайгаа хамтарч бий болгох, дата баазыг нүүсгэх, цаашлаад үүлэн технологи дээр тавих тал дээр бусад мэдээлэл солилцох энэ сүлжээ тал руугаа бас энэ байгууллагуудаа харилцаж явуулах ёстой байна гэж харж байгаа. Хоёрдугаар хил гайл одоо орж ирж байгаа энэ барилгын материалуудыг бүгдийг бас яг энэ бием дэмжсэн энэ модулуудаа нэгдсэн баазад оруулаач гэдэг талаар бас энэ салбар дундын зохицуултыг хийх юм шаардлага гарч ирж байгаа. За салбар дотроо яах вэ гэхээр мэдээж яг гурван хүчин зүйл, гурван нөөцийг бид хүмүүс харж байна л да. Хамгийн түрүүнд яаж юм тэгэхээр нэгдүгээр хүний нөөц болцоо байна. Манай инженер техникч яг энэ талын мэдлэг, мэдээлэл чадвах, тэрийг дэмждэг програмдаар ажиллаж чадж гэнэ гэдэг нэг асуудал. За хоёрдугаарт технологийн талаас бид нар бас яаж анхаарах ёстой гэдэг бас харах ёстой. Хатуу дэд үтс гэж байна, зөөлөн дэд үтс гэж байна. Одоо хатуу дэд үтс нь одоо түрүүний хэлдэг одоо компьютер програм хангамж, дата төвж гэдэг юм. Ингэж ивэл зөөлөн дэд үтс нь ямар зохион байгуулалт, ямар одоо зохицуулалттай бичиг баримтууд гаргаснаар энэ явах вэ гэдэг ийм зүйлс харагдаж байна. За гурав дахь нь юу вэ гэхээр яг одоо хууль эрх зүй гэдэг юм уу, яг энийг хэрэглэх төр стандартууд бас биднэрт байх ёстой байна гэдэг дээр тулгуурлаад энийгээ ингэж хийгээ явж байгаа. Одоо төгсгөлд нь бол одоо нэг санхүүгийн нөөц болцоо байна. Бүх юм төрөөс гарахгүй. Яг энийг хэрэглэж байгаа зургийн байгууллага, угсралтын байгууллагууд нь өөрсдөө бас тэрийг дэмждэг тэр програмыг өөрсдөө худалдаж явах, дотоод нөөц болцоогоор инженер техникчлаа чадварчуулах ийм зүйлүүдээ бас энэ дээр бас сайн ярих хэрэгтэй гэж харж байгаа л та бид нар. Тэр ер нь цаашдаа яг энэ зүйлүүдээр ажиллаа анхаарчаад тэгээд биднес ч яг үндэ нуулгуулахад туршлага дутаад байна. Олон улсын туршлагыг л одоо сайн судалж байгаад хэдэн үе шаттайгаар одоо юу бэлтгэл үе шат ч үгүй юм уу, шилжилтийн үе шат, одоо нутагшуулах үе шат ч гэдэг юм уу, бүр цаашлаад төгөлдржүүлэх үе шат гэсэн ийм байдлаар зурцсан байдлаар хараад би гадны зөвлөх үйлчлэгээ аваа энэ дээр туршлага судлал гэсэн байдлаар өнөөдөр явж байна. Ерөнхийдөө эхний ээлжинд одоо бэлтгэл үе шатаа тэдэд эхлүүлэе гэдэг одоо ийм хугацаа тавьсан юм байна.
бид нар бол бэлтгэл үшэт техлээ явж байгаа гэж ойлгож байгаа. 2022 онд бол тэг яагаад тэгэхээр 2022 онд бид нар биетэй холбоотой 2 стандарт батллаа. Яг мэдээллийн загварчлал материалаа яаж хийх вэ? За дөрөвний хэлдэг мэдлэгээ түгээх инженерүүдэд чадваржуулах сургалтуудаа бол төрийн бас байгууллагууд хийгээд эхэллээ. За 3 дугаарт төрөөс энийг нэлээсэн анхаарад төр төрүүлж яваад салбарт нутагсны дараа төр өөрөө буцаад өөрөө татаж явах ийм зарчмаар ерөөхдөө яваад тэгээ өнөөдрийн энэ форумд одоо Солонгосын биемийн одоо хорооны профессор гишүүн нэр ихтгэл тавиулахад одоо дэмжлэг үзүүлсэн Монголын барилгын инженерүүдийн холбоо, Сингапурын Autodesk гэдэг компаниас бас одоо зочин төлөөлөгч оролцуулж бас энэ мэдээлэл өгүүлэхэд бас дэмжлэг үзүүлсэн Монголын барилгын үндэсний ассоциац гэдэг энэ хоёр төрлийн ус байгууллагатай бас талархж байгаа бас илэрхийлжээ гэж бодлоо. За. Өргөжлүүлэн та бүхэндээ энэ форумын ихтгэл хилцүүлгээс хүргэе. Энд чи яачих вэ? За тэгээ. За. Мэдээллийг өргөжлүүлэн хүргэе. За, ер нь мэдээллийнхтэй ярьлаа л да. Тий. Тэгээд яг одоо энэ салбарт тий. За тэгвэл тэг. Юу асуух вэ? Шууд. За энэ бим гэдэг одоо энэ цахим системийг нэвтрүүлснээр бас ямар ач холбогдолтой юм гэдгийг бас тайлбарлаж өгөх үү тийм. За барилгын нэгдсэн мэдээллийн систем гэж байгаа. За барилгын нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлснээр одоо менежмент талдаа юм уу, барилга угсралт талдаа, хийс талдаа, зураг төсөл талдаа бол ерөөсөө ямар ч алдаа дутагдaltaгүй зурагтай болно л гэсэн үг. Ингэснээрээ болгоод манай эдийн засагт болон одоо дид үтсэн салбар бол тодорхой хэмжээнд хөгжих боломж нь бүрдэж байгаа. Зургийн хэмжээ гэхтэл одоо бид нар 2 хавтгай дээр зурдаг. Урт өргөний хэмжээл тэгэл дээшээ хэдэн метрийн өндөртэй байна. Энийг биемийг ашигласнаар бол одоо 3 хэмжээст оруулж харах боломжтой. Тэгэхээр бол одоо инженерийн шугам сүлжээ гэхэд бол цахилгаан, цэвэр бохор усны шугамуд бол одоо дээврийнхаа аль хэсгээр явж байна тийм ээ, аль ханаа дагаж явж байна. Энэ ханаа дагаж явснараа бусад одоо нөгөө интерьер засалт юм уу тий, цахилгааны шугам сүлжээтэйгээ хэр зэрэг уялдаж байна гэдгийг бол нэг платформ дээр нэг дэлгэсэн дээр бүгдийг харах боломжтой бүрдэж байгаа. Ингэснээрээ бол одоо нөгөө барилга дээр гүйцэж байгаа хүмүүс маань одоо маш амархан инженерүүд маань ойлгох тийм ээ, инженерийн шугам сүлжээгээ зөв төлөвлөхөөс гадна зөв угсралтын ажлыг гүйцэтгэх ийм нөхцөл бүрдэж байгаа. Мөн одоо энэ хийс элементүүдийг бас оруулцдаг. Энэ програмда. Тэгэхээр одоо хэдэн диаметртай шугам явж байна ч юм уу, хэдийн урттай шугам хэрэглэх үү гэдэг нь бүх одоо хэмжээсүүд нь гараад байна. Тэгэхээр бол одоо нэг барилга дээр бол одоо барилгын инженерүүд маань энийг угсралтан дээр бол алдаагүй ажиллах тийм ээ, материалаа хэмнэх тал дээр бол маш их үр дүнтэй болох юм. Шинээр нэвтэрж байгаа системийн хувьд одоо нэг боловсон хүчнийг сургах, бэлтгэх гэдэг бас тодорхой хэмжээгээр бас хугацаа шаарддаг байх л та тийм. Тий, одоо энэ программыг бол одоо бусад улс орнуудын туршлагыг бид нар судалж байна л да. За Сингапур, Солонгос гэхэд засгийн газраас дэмжлэг үзүүлт юм. Тодорхой хэмжээний энэ бол програмууд бол биднээс хакерсан програмууд ашиглахгүй. Заавал лицензтэй програм ашиглах хэрэгтэй. Ингэснээрээ одоо тодорхой хэмжээний лицензтэй програм нь бол маш үр дүнтэй ажилтдаг тийм нөхцөлийг бүрдүүлдэг, алдаагүй байх хэрэгтэй тийм ээ. Дээрээс нь одоо энэ мэргэжлийн боловсон хүчнүүдийг одоо сургах хэрэгтэй. Энэ сургалтын үйл ажиллагаа явуулна. Мөн аж ахуйн нэгжүүдийг дэмжих. Тэгэхээр одоо энэ татварын хөнгөлөлт ч юм уу те, энэ программыг одоо ашигласнаар ийм хөнгөлтүүдийг үзүүлнэ. За мөн одоо улсаас нь одоо Солонгос гэхэд бол
тэр бүтээн байгуулалтын тодорхой хэмжээний хувийг энэ бие үеийг хөгжүүлэлтэнд ашигладаг ч юм уу. Иймэрхүү чиглэлээр бол одоо нэг засгийн газрын бас хөнгөлтүүд байт юм байна. Тусламж хэмжүүлгүүд байт юм байна. Энийг л одоо бид бүгд одоо судалж гаргаж байна. Энийг гаргаснараа бол одоо тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүдэд одоо ямар хөнгөлт үзүүлэх вэ? Аж ахуйн нэгжүүд одоо зураг төсөл боловсруулахаас ахуулаад барилга угсралтанд энийг ашигласнараа ямар үр дүнтэй байдаг гэдэг даваа талыг бол биднээс бол гарын авлага гэж байгаа юм байна. Энэ гарын авлага дээр бол бас гаргуулж өгөхөөр зорж ажиллаж байна. 2015 оноос хойш ер нь бие нэвтрүүлэхээр судалж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд Монгол улсад яг нэвтрүүлээд туршиж үзсэн компани байгууллагч байгаа юм. Ер нь бол энэ дэлхийн нийтээр бол энэнийг бол бас ашиглаад эхэлсэн. За Солонгос гэхэд 2014 оноос ашиглаж ирсэн. Манайх бол тодорхой хэмжээнд бас нэг програм хангаж хөгжүүлэлтийн хувьд бол энийг судлаад эхэлсэн. Яг газар дээр нь одоо хэрэгжүүлэх гэхээр бол тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бас тодорхой хэмжээнд асуудлууд гарч байгаа. Ганц хоёр аж ахуйн нэгжүүд бол энэ биемийг бол ашиглаад эхэлсэн. Тэгснээрээ бол бас тодорхой хэмжээнд зардал хэмнэх тийм ээ. Нэг зургийг бол бас тодорхой хэмжээнд дахин ашиглах ч юм уу те сайжруулах тал дээр бол бас үр дүнтэй байна гэсэн тийм юунууд бол кейсүүд хэлээд байна л да. Тэгэхээр өнөөдөр бас Солонгос улс, за мөн Сингапур улсын одоо хэрэгжүүлсэн туршлагаас нь суулцсан хилцүүлэг төр онлайнаар холбогдож ярилцж байгаа шүү байна. За яг одоо энэ хилцүүлэг төр нөгөө Монгол улстай нэвтрүүлээд туршиж үзсэн байгаа компани төлөөллүүд маань ирж хилцүүлэгт оролцож байгаа юм. Оролцож байгаа. Бүх одоо энэ манай барилгын хотоголтын яамны хамт олон оролцож байна. Зураг төсөл зохиогчдын холбоодууд оролцож байна. Амун барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоод гэдэг нэрээсээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын чиглэлийн бүх мэргэжлүүд л оролцож байна гэж ойлгож байна. Бид бол нэг 200-аад хүнээр л төсөөлсөн боловч тодорхой хэмжээнд одоо бас хүний судал бол дүрж ял байж байна. Одоо тэгэхээр яг бүрэн нэвтрүүлэхийн тулд хэдийн хугацаа хэрэгтэй байх шүү. За одоо бид бол энэ гадны компаниудад одоо нэвтрүүлсэн туршлагатай газруудад бол санал тавьж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний саналын хүрээнд бол энийг нэвтрүүлэхэд ийм ач холбогдолтой. Ингэж нэвтрүүлвэл Монгол улсад бол үр дүнтэй байна гэсэн тийм гарын авдлага өрөөд map буюу одоо тэр нэг загвар зургийг л хийж байгаа. Тэгэхээр бид нэр бол энэнийг бол ашиглаад за энэ програмыг бол энэ чиглэлээр биднээс эхний ээлжинд хэрэглэе. За Солонгос хэвд бол эхний 5 жилдээ бол дэд үтсийн талдаа хэрэгэлсэн байна. Дараагийн 5 жил дээр бол одоо төмөр замын ашиглалт бүтээн байгуулалтаа ашиглаж эхэлсэн гэж. Тэгэхээр энэ бүгдийн нэг дор хэрэглэх биш, системтэй хэрэглэх юм бол одоо үр дүнд хүрэх юм байна гэдэг санааг бол одоо өнөөдрөөс харж лээ л да. Тэгэхээр одоо яг Монгол улсад бол одоо энийг биемийг ямар чиглэл дээр нь яаж хөгжүүлэх зүгээр юм, аль салбарлуу нь төлхөө хэрэглүүл зүгээр юм бэ гэдэг талыг бол одоо бид нэр энэ судалгааныхаа үр дүнд л гарч ирэх. Бусад улсын одоо тэр Солонгос, Сингапурын туршлагаас харахад яг одоо судалгааны бэлтгэл ажлын за нутагшуулах, төгөлдржүүлэх гэдэг энэ бүх хугацаа нийтдээ ер нь хэдийн хугацаа орсон байт юм байна. За Солонгос улс гэхэд бол сая танилцуулан дээр харж байхад бол 2009 оноос бол энийг нэвтрүүлнэ гэж зорж ажиллаад 14 онд эхлүүлсэн юм байна. Тий. Тэгээд энийг бас тодорхой хэмжээнд дэд үтсийн салбар руугаа их төлхөө анхаарад 5 жил явсан юм байна. Тэгээ одоо бол дахиад энэ хөгжүүлэлтийн 5 үе шаттай гэж ярьж байна. Тэгэхээр одоо нэг 3 дугаар үе шат буюу 4 рүүгээ орж байгаа юм байна. 5 дахь үе шат руугаа бас ороогүй байгаа юм байна. Тэгэхээр одоо бид бүгд бол энэ туршлагыг л бас тодорхой хэмжээнд судлах хэрэгтэй. За үргэлжлүүлэн форумаас та бүхэндээ мэдээлэл үргэлжлүүлэн шууд дамжуулан хүргэе. Ажилладаг асуудалгүй бодлого гэж the second case of BIM implementation is BIM-based main construction, especially for bridge. The inspector can receive the За би та бүхэндээ хотоголтын яамны болон барилгын хөгжлийн төвийн удирдлагуудаас бас тодорхой мэдээллийг хүргэлээ. Үргэлжлэн
форум хэсгээс та бүхэндээ бас insert дамжуулан хүргье. the investigation result directly and then send it to the server, and the server can store the on-site information. За энэ тохиолдолд бүрийн жишээ харсан байна. За ерөнхий процессыг тайлбарлаад сервер дээр би модель хангалтч тэр моделээс мэдээлэл аваад инспектор буюу одоо хянагч үнэлэгч хаанчдын холбоо дээр мэдээлэл сервисээс татаж аваад дээрээс нь дэмжигтэй хийгээд тэр мэдээлэл үлдээд байгаа санаагаар сервер рүү ороод модель багжуулсан байгаа жишээ гаргаж байна. So as can be seen in these figures, the inspector can use his smartphone or any small tool, mobile device in easy inspection. Түрүүний ярьсан нэг ерөнхийдөө зураг хэлбэрээр харж байна. Смартфон девайсыг их замаар өнөөдөр татвар дээр шууд мэдээлэл тулгаад модель руу инээ. And also, we can build the database for facility management through digitalization of damage information directly to the model. In the beam-based maintenance, the level of development is important. For example, in the maintenance, we have to manage a lot of structures. So optimal level of development of model is very important. So this is the case of how to optimize this model for the maintenance of beam. Зөвхөн барилгын бим модельийг заавал 100% бүх мэдээлэлтэй бас арчилгаанд шаардлагагүй. Зарим элемент нь илүү бага мэдээлэлтэй байх боломжтой гэдэг санааг агуулсан. Level of detail, AOD гэдэг мэдээллийг авч. And also, we can manage the defect or damage as an object, individual object, and then the defect information is digitalized and integrated into the original beam model, and then apply it, and we can handle the information by using copy, and then we can use the text-based digital data in evaluation. Энэ форумд оролцож байгаа төрийн бас байгууллагын төлөөллөөс бас мэдээлэл дээр зэрэг сонсъё тийм ээ. За эхлээ өөрийгөө танилцуул. Наран цогт BLD Smart төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал. Тэгээ BLD Smart төрийн бас байгууллага нь энэ бимийг Монголд хэрэгжүүлэхээр санаачлагыг гаргаж ажиллаж байгаа юм байгууллага. За зарим нэг компани байгууллагууд энэ бимийг бол нэвтрүүлээд эхэлчихсэн гэж л байна л да тий. За үүнд бол нөгөө төрийн байгууллага нь бол мэдээж манлайлж оролцохоор зорж ажиллаж байгаа. Тийм төрийн бас байгууллагын хувьд бас ямар оролцоотой. Тэгээд яг энэ нөгөө санаачлах бас шалтгаан тий гэх мэтчил мэдээлэлээс хуваалцгаа. Ерөөс төрийн бас байгууллага нь BLD Smart International гэж олон улсад төвлөрсөн юм байгууллага байгаа юм. Тэгээд тэр байгууллагын чаптер гишүүд болох байдлаар тэгээд тухайн улс орнуудад бимийг хэрэгжүүлэхээр санаачлаад тэгээ стандарт хөгжүүлэх босод одоо сургалт, гарын авлага боловсруулах гэдэг ийм үйл ажиллагаануудыг хариуц шийдэг. Ер нь бимийг хэрэгжүүлэх санаа нь ер нь бол 80-аад оноос үүдэлтэй. Тэгж явсаар хагаад 2000 он гарахад олон улсын хэмжээнд одоо нэвтрүүлж эхэлсэн. Тэгээд тэрнийг улс орнууд ерөнхийдөө ISO-нууд гарсан. Тэгээд ISO-нуудын хүрээнд нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа. Тэгээд BLD Smart Монгол байгууллага энийг Монголд хэрэгжүүлэхээр санаачлаад одоо үндсэндээ бараг 10 жил болж байна. Тий, олон жил болж байна. Тэгээд удаан явцтай боловч харин нэг цохон тэмдэглэх зүйл бол одоогийн засгийн газар буюу засгийн газрын одоо барилга хот байгуулалтын яам одоогийн яам маш их анхаарал хандуулж
ер нь бол биемийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд энэ бүр эрхийнхээ хугацаанд маш идэвхтэй ажиллаж байгаа. Хувийн хвшлүүд яг яаж хүлээж авч байна? За тэгээд энэ хувийн хвшлүүдийн зүгээс бас хэрхэн хамтарч ажиллах шаардлага байна вэ? Хувийн хвшлүүд хүлээж авах үндсэл нь ерөөсөө өөрсдөнд ашигтай байна. Өөрөөр хэлбэл зураг төсөл, угсралт, бүр ашиглалтын шатанд хэрхэн одоо үр ашиг гаргаж болох вэ гэдгийг бие зааж өгч байгаа. Тийм учраас хувийн хвшлүүд өөрснөө биемийг нэвтрүүлж гэмээр өөрийнхөө зураг төсөлдөө угсралтын үедээ хөрөнгө мөнгийг хэмнэх, цаг хугацаа хэмнэх, бүр зарим зүйл дээр бол одоо төсөөлшгүйгээр хэмнэх юм боломжууд гараад байгаа байхгүй. Тийм учраас хувийн хвшил бол зайлшгүй одоо хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо миний томьёолоод байдгаар ер нь бол үзэж байгаагаар биемийг хэрэгжүүлэх нь хоёр төвшин байна гэж үзэж байгаа. Тэр төвшин нь болохоор ихний төвшин бол хувийн хвшлийн байгууллагууд буюу хувийн хвшлийн одоо зураг төсөл барилгын байгууллагуудын мэрэгжилтнүүд нь биемийг хэрэглээд сурчих нь өөрөө биемээс олж болох үр ашигын 50% хувийг одоо эзэмшиж болох юм а гэж хүртэж болох юм а гэж. Хэрвээ төр оролцоод төрийн боловс байгууллагууд оролцоод төрийн бусад байгууллагууд нь оролцоод бүрэн хэмжээнд биемийг нэвтрүүлэх юм бол 100% одоо үр ашгийг хамсаж болох юм а гэж үзэж байгаа. Тийм учраас одоо бол хувийн хвшлийн байгууллагууд бол ер нь 10 гаруй байгууллагууд одоо энэ биемийг ярьж гиснээс хойш хэрэгжүүлж эхлээд байна. Тэгэхээр хувийн хвшлийнхэн бол хэрэгжүүлэхэд явцсан хүрээнд хэрэгжүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тухайн байгууллагатай байгууллагынхаа сүлжээнд өөрийнхөө одоо хорших мэрэгжүүлнүүд бусад мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор хамтын ажиллагаа бий болгоод биемийг ашиглаж байгаа гэсэн үг. Төр оролцоод ирэх юм бол одоо барилгын салбарт ашиглагдж байгаа норм, дүрмүүд, стандартууд бусад одоо хоорондоо хамтарч ажилладаг дүрм журмуудын хүрээнд яваад ирэхлээр одоо жишээ нь барилгын зураг төслийг эксперт хийхэд биемийг ашиглаад эхлэх жишээ. Одоо гадны орнууд 2D зурган дээр эксперт хийжсэн бол одоо 3D зурган дээр эксперт хийх жишээтэй. Зураг төсөл дээр хийжсэн бол бүр хуулийн хяналтан дээр нь одоо биемийг ашиглаж эксперт хийх жишээтэй. Ингээд одоо ингэснээр улс орны хэмжээнд, салбарын хэмжээнд биемийн үр ашгийг хамсаж байна гэж үзэж байна. Энэ өндөр үр ашигтай энэхүү систем маань өөрөө бас ямар өртөгтэй байд юм бэлээ? Өөрөө ингэж үзэж байгаа. Одоо жишээ нь бид нар өнөөдөр CAD гэж одоо автокадын тэ бүлийн тэр програмыг ашиглаж байна. Энийг бол ер нь 90-ад оноос эхлээд ашигласан. Одоо CAD-га тухайн CAD-ийн одоо автокад гэж нөгөө бүлийн дараагийн шатны програм нь Revit гэж програм гарсан байна л да. Хангамж. Одоо програм хангамж гарсан байна. Тэр нь өөрөө энэ биемийн хүрээнд ажилладаг байх жишээтэй. Тэгэхээр зэрэг хамгийн нэгдүгээр одоо өртгөн гэж ярих юм бол тэр програм хангамжуудыг бид нэр ашиглах шаардлагатай болно. Жишээ нь одоо нэг багц програм бол нэг 4-8 мянган долларын өртөгтэй байх жишээтэй. Улс орнууд бол энэ асуудал за энэ бол би зөвхөн зүгээр нэг програм хангамжийн юмныг л ярьж байна шүү. Тэгээ одоо сургалтууд, гарын авлагууд хийх, стандарт боловсруулах гэдэг. Одоо эдний бүхэн дээр одоо тодорхой төсвүүд зарцуулагдаад явна. За улсаас бол одоо 2 жилийн өмнө 3 стандартыг ISO-г орчуулж баталсан байна. Тэгээ энд бол тодорхой хэмжээний зардал гаргасан байх шээ те. Одоо энэ жил дахиад 3 одоо ISO-г монголчилж одоо гаргаж байна. Ер нь бол нэг 10-аад ISO гаргах ёстой. За жишээ нь харин одоо өнөөдрийн ярилцж байгаа зүйл бол ер нь биемээ хэрэгжүүлэхдээ ямар газрын зургаар явах вэ? Ямар зурглалаар одоо шатараалаар явах вэ? Юу хийх юм бэ гэдгээ ерөнхийдөө нь тодорхойлох тийм орлогыг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд тодорхой нөгөө зардлууд нь гараад ирнэ. Ер нь бол одоо магадгүй одоо 2-3 сая доллар ч юм уу тиймэрхүү юм. Тэрнээс илүү гарах байх. Төсөл мэдэхгүй байна л да. Барилгын салбарт энийг нэвтрүүлснээрээ гарах зардлыг бол хэдэн 10 дахин нуглаад тэгээд хоошид одоо мөнхийн гэх юм уу цаашаа үргэлжлээд ашиг хүртээд явах учиртай. Тийм учраас засгийн газар бол энэ засгийн газар барилгын хот байгуулалтын яам бол маш их хэвлэлэн ажиллаж байгаа. Энд нь одоо бас талархах ёстой гэж үзэж байна. Бүхэн ч бас хувийн хвшлүүдээ бас манлайлаад энэ хамруулах тал дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгдэггүй яах. Тэгээ хувийн хвшлийн зураг төслийн байгууллагууд одоо манайхаас чинь сургалт авч жишээтэй иймэрхүү одоо явж байна. Road map буюу өнөөдрийн одоо энэ семинар дээр хэрэгжиж байгаа road map буюу за
засгийн газрын богино буюу дунд хугацааны хөтөлбөр боловсруулах асуудал шийдлээ олоод явах юм бол тэрэнд одоо төрөөс дэмжих одоо санхүүжилт юу байх вэ? Хувийн эрхлүүд өөрснөө ямар санхүүжилт гаргах вэ? Олон улсаас одоо ямар санхүүжилтийг татжуулах вэ? Энэ бүхэн асуудлууд тодорхой болоод тэр дотор заагдаад гарах юм байна. За. Тэр өмнө харсан бодлогын хөгжүүлэлттэй энэ public building part гэсэн хэсэгтээ олон нийтийн барилга боломжтой өгдөг сургууль зэрлэг. За форумоос та бүхэндээ бас үргэлжлүүлэн үргээ. Барилга боломжтой гэсэн санагдсан. Тэгэхээр тийм барилга боломжтой гэсэн хэлж байгаа юм бол хэлж байгаа гэсэн. Гэж хэлж. За баярлалаа. Өөр асуулт байна. За манай энэ удаагийн зөвлөгөөнд бол одоо манай барилгын инженерүүдийн холбоо бусад бүх холбоотой төлөөлөлтүүд бас оролцож байгаа. Барилга одоолт нийслэлийн одоолт хөгжлийн газар геодез хөгжлийн газрын бас салбарын эрхтүүд оролцож байгаа. За санаа одоо энэ модуль ашиглаад хот төлөлтөнд бас ашиглана гэж байна. Тэгэхээр хот төлөлтөд холбоотойгоор нэг гүүрийг ингээ ашиглалтын хугацааг нь тооцоод тэр гүүрний нөө хугацаанд дуусч байгаа бол хаана ямар гүүр барих вэ? Тэр гүүрийг барьснаар төвчрэлд яаж нөлөөлөх юм? Тэр эдийн засгийн эргэлтэнд яаж нөлөөлөх юм? Одоо улс орны эдийн засгийн сөргөөр хэрэгээр яаж нөлөөлөх вэ гэдэг юм. Тэр бусад салбар хоорондын уялдаа холбоогон дээр яг энэ модуль юу бол угаасаа яг нөгөө барилга талтай ашиглагдах юм. Гэтэ энэ мэдээллийг ашиглаад бусад яам агентлагууд хоорондоо уялдуулж ашигладаг юм. А хэрвээ тийм болвол тэрийг Монгол улсын засгийн газар өөрсдөө ашиглаж явах уу? Бусад салбартайгаа яаж уялдах вэ? Асуулт нь хоёр талд тавьсан бодлогыг сонсогдлоо. Яаж хариулах зүгээр. Тэгэхээр садамсын so they're asking. So in the example, you showed us that finally it goes to city level. The information management, the maintenance goes up and goes city level management. So is that kind of example or case practice is used in Korea? If so, what kind of benefits in economic sense could you explain us? Actually, BIM is applied to a structure or a project, but when you handle smart city, urban infra, the coverage area is very wide. In that case, sometimes we have to use different tools, such as CityGML or InfraGML or other tools. That is some data model standard. Then we can cover more wide range of area or more facilities. And though the level of details decrease, but we cover more structures. And the maintenance is somewhat different from design or construction. So we have to have a different policy and strategy maintenance. За ерөнхийдөө BIM-ийг хадгалалтын түвшинд хэрэглэх тохиолдолд ганцхан BIM-ийн одоо байгаа стандартуудаас гадна газар зүйтэй холбоотой CityGML гэдэг стандартууд нэмж орж ирнэ. Тэгснээр илүү өргөн цаг хүрээнд BIM-ийг хэрэглэх боломжтой болдог тийм төслөө бол байна гэдгээр ерөнхийдөө тайлбарлалаа. Арчилгааны хувьд бол баг зэрэг ондоо гэсэн санаа эсвэл орж ирж байна. Эдийн засгийн бас тодорхой жоохон дэлгэрэнгүй хариулт бас өгсөнгүй. Гэхдээ дараа бас өөр шамарын асуултанд хариулах боломжтой. Яг одоо энэ асуултанд дэлгэрэнгүй хариулт өгөх.
За бид нар одоо л нөгөө бэлтгэл шатндаа яваад байгаа байхгүй. Одоо л бид нар энэ сая хэрэгцээнд олон дата базуудаар бий болгочоо дараагийн хэрэглээгээ бол өөр юм байна шинэ хууль хийж байгаа. Тийм учраас бид нар одоо яг ямар дата баз дээр ямар үе шатаар яаж явах вэ гэдэг дээр л гадны үеийн төслөөс судлах гэж байна. Нэг Монголын засгийн газар тэр дата базыг үүсгэж өгдөг юм байхгүй. Дата базыг салбар өөрсдөө ачуун нэгжүүд өөрсдөө бий болгох. Тэр цаа дата төвдөр байх тэр техникийн шаардлагыг одоо төрөөс ерөнхийдөө дэмжиж тэр бий болгох гэдэг ажил нь мэдээлэл оруулах нь бол ачуун нэгжүүд өөрсдөө байна гэж байна. За өөр асуулт байна. За тэнд дараач. Би нарамцагт архитектор нарамцагт байна. Нэг тоо асуувал болох болов танаас. Солонгос улсын beam road map-ыг боловсруулахад хэдийн хувийн хугацаа шаардж байсан бэ? Ямар зардал гарч ирсэн бэ? Хичнээн одоо өртөг мөнгө гарч ирсэн бэ? Мөн хоёрдугаарт beam road map-а боловсруулахад тэрэн дээр одоо beam-ийг Солонгос улсад нэвтрүүлэхэд төдөн төгрөг шаардна гэсэн тийм багцаа бас гарч байсан уу? Яагаад гэвэл бид одоо энэ бас хайлт хийж байгаа ийм үе шат байгаа учраас нэг тийм багцаа баримжаа юм та хийж болох уу? Асууя. За асуултыг өгөхөөс өмчлөлтсөн. Last question you're asking. So, in regarding the roadmap for the Korean case, could you give us some kind of explanation in approximately how long it took and how much, what kind of budget level this kind of project took to develop? Yes. Let's call Q&A to the railway. My PPT in railway roadmap. Actually, the railway roadmap was developed during the railway infrastructure R&D project. It consists of 4 years, and one part of that is to develop that roadmap. And finally, after we complete something, the government reviewed it and it was adapted and issued. So I don't know the exact cost, but maybe I can estimate it. За асуултанд ерөнхийдөө өөрийнхөө чадах тушаандаа хариулах гэж яа гэж хэллээ. Слайдн дээр дэлгэцээр хэлсэн үг сайн байна. Ямар ч түрүү харуулсан road map-ыг их олон байгууллагууд олон талаас зэрэг орсон байгаа. Тэгээд яг тэр нийт төслийн хэмжээг бол бас яг тодорхой хэлэх. Өөрийн зүгээс хэлэхэд сайн чадахгүй мэдэхгүй байна гэж байна. Тэгвэл өмнө нь харуулсан дөрөж ямар хэмжээний төслүүд дээр бимиг заавал хэрэглэнэ вэ гэдэг мандат гаргаж ирсэнээс жоохон баримжаалж бас гарч болох хаа гэж хэллээ. Maybe 20 or 30 billion Korean. Ерөнхийдөө нэг 20-с 30 тэрбум солонгос вон ажиллах маа санагдаж байна. За асуулт нь дараагаар тавилаа. За баярлалаа. Асуултыг жоохон тодорхой босоо.
Үзэгчдээ бид барилгын салбарын мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх бие форум 2023-аас формоос та бүхэн мэдээллийг шууд амжуулан анхаарал тавьсан үзэгчдээ баярлалаа. За Азийн бүсийн менежер хүн байна.